Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэгийг хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн байна. Хэрв та ухаалаг бөгөөд хэдийгээр таны амьдралд яг одоо бүх хэмжин сайн сайхан явж байгаа ч гэсэн та арай илүү туслахооны төлөө өглөө бүр арай жаахан эрт босч Бурхантай өнгөрөх цагийг гаргах хэрэгтэй. Есүсийн өгүүлдэг сургаал зөвөрлөлүүд нь зүгээр л гайхамшигтай байдаг. Тэдгээр нь хэдий түүхүүд боловч сайн мэдээг бүрэн дүүрэн төгс ойлгох төвшөнд биднийг аваачдаг үлээ. Хэтэрхий сүнслэг зүйлүүдэд би дургүй. Учир нь миний ай ухаанд багтдаггүй бөгөөд тэдгээрийг сонсож байхад гайхалтай юм шиг санагддаг хэдийч би түүнээс нь юу ч хүлээн авч үлддэггүй. Амен. Би гэрлүүгээ харихтаа ямар нэгэн үгнээс зууран үлдэж санаж байх дуртай. Тиймээс та нарын ихэнх нь хэрв та өчигдөр орой энд байсан бол таны санаж байх зүйл чинь би амьдралдаа буруу зүйлүүдээс илүү сайныг хийх болно гэдэг юм. Өчигдрийн номлолоос хичнээн чи үүнийг санаж байна уу? Та сэтгэлдээ буруутгалыг тээхгүй гэж хичнээн чинь санаж байна вэ? За. Өчигдөр орой номлолын талаар дахин дурдах цаг бидэнд байхгүй. Бид Матай 24-р бүлгээс үзэж эхлэх бөгөөд Библийн энэ бүлэгт дэлхийн төгсгөл үеийн шинж тэмдгүүдийн талаар өгүүлсэн байдаг. Есүс хизээ буцаж ирэхийг хүн бүр мэдхийг хүсэж байдаг. Тэр түүнийгээ бидэнд зориуд хэлээгүй юм. Тэр хизээгүй ирэх гэж байгаа мэт амьдралаар өдөр бүр биднийг амьдраасаа гэсэндээ хэлээгүй юм. Тиймээс энэ зүйлээр би өнөөдрийн номлолыг эхлэе. Хэрв та үнэхээр мэддэг, хэрв одооноос яг 3-7 хоногийн дараа бүтэн сайн өдрийн өглөөний 10 цагт Есүс буцаж ирнэ гэдгийг үнэхээр мэдвэл миний танаас асуух асуулт бол та өөрийн амьдралд байгаа юуг өөрчлөх вэ? Бид яг үнэндээ ямар нэгэн зүйлийг дурдж чадна гэж үү? Бурхны хүсэж байгаа зүйлийг би хийж байгаа гэдэгтээ итгэдэг бөгөөд өөрийн амьдралаа зас залруулахын тулд түрэгхэн шиг ямар нэгэн зүйлийг өөрчлөх шаардлагагүй. Учир нь Есүс буцаа ирэх гэж байна гэж би бодож байна. Яг энэ нь тэр хизээгүй ирэх гэж байгаа амьдралаар амьдрахын гол зорилго юм. Та нарт нэгэн зүйлийг хэлье. Яг одоо бид бүхний өмнө нэгэн том ажил бий. Энэ дэлхийн эмх замбраагүй байдалд байгаа. Хүмүүст итгэл найдвар байхгүй байна. Таны машины ард наасан наалтчин хэн нэгэн хүний хувьд ямар ч ач холбогдолгүй гэдэг нь үнэн билээ. Хэрв та түүндээ дуртай бол түүнийг хадгалж болно л доо. Гэвч тэрхүү жижигхэн загасны дүр төрх нь итгэгч биш хэн нэгэнд ямар ч утга учиргүй лээ. Харин өөр нэгэн итгэгч хүн хүү энд нэг итгэгч хүн явж байна л гэх бах. Гэхдээ Есүс бол туйлын үнэн гэдгийг энэ дэлхийн хүмүүст батлах цорын ганц зүйл бол бид өөрсдөө Есүс шиг байх явдал юм. Хэрэг бид түүнийг биднээр дамжуулан гэрэлтүүлэх юм болж тэхийн тулд та өөртөө анхаарлаа хандуулахаа болж Бурхан танаар дамжуулан юу хийхийг хүсэж байна вэ гэдэгт анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй юм. Матай 24-т дэлхийн төгсгөл үеийн талаарх маш урт жагсаал байдаг. Тэдгээрийн ихэнх нь аль хэдийнэ болоод өнгөрчихсөн билээ. Тэдний ихэнх нь удахгүй ирэх болно гэж би хэлж чадна. Тиймээс мэдээж хэрэг тэр цаг мөч ойртож байгаа нь гарцаагүй юм. Тэр цаг хизээвэ гэдгийг хинч мэдэхгүй боловч ойрцоор байгаа. Тиймээс Ишлэл 42-т Тиймээс эзэн чин ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрв гэрийн эзэн шөнийн манааны үед хулгайч ирэхийг мэддэгсэн бол тэрээр сэрүүн соргог байж гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний хүү та нарын санаандгүй цагт ирнэ. Бусад зарц нарынхаа хоол ундын цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан эдгэмжид ухаалаг зарцсан хэн бэ? Тийхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтөе гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид бэлэн байхыг хүсч амьдрах хэрэгтэй. Яарах биш, бэлэн байх хэрэгтэй. Амен. Хаяада нэг бид энэ талаар сонсох хэрэгтэй. Яагад гэвэл Есүс буцаж ирнэ.
Тэр буцаж ирнэ. Бид түүнийг алдаршуулж хэрхэн Есүс шиг байхыг хүмүүст харуулсан амьдралын хэм маягаар амьдрах, тийм амьдралыг хүсэх хэрэгтэй. Тэгэж амьдрахын тулд энийг одоо сонсоорой. Та залах уу? Хэтэрхий тааваараа байж болохгүй. Мөн өөдрөг бус эсвэл идэвхгүй байж юмыг хоош нь тавигч байж болохгүй. Бидний дунд аливаа юмыг хоош нь тавигч хүн байна уу гэж таныг суудал дээр чи үнэлцүүлтэл би энэ талаар үнэхээр сайн ярина. Би танд гэрийн даалгавар өгөх болно. Матай 25 дээр байгаа 3 сургаал зөвөрлөл нь мэдээжийн хэрэг 24-р ишлэлийн дараа үргэлжлээд гардаг. 24-р ишлэлд энэ дэлхийн төгсгөлийн талаар өгүүлсэн бүх шинж тэмдгүүдийг та олж уншдаг. Тэгэнгүүтээ тэр 3 сургаал зөвөрлөлөө өгүүлдэг. Хамгийн ихнийх нь 10 онгоо октын талаар өгүүлсэн сургаал зөвөрлөл байдаг бөгөөд магадгүй өнөө өглөөний хувьд бидэнд зөвхөн энийг л судлах цаг байгаа бах. Өөдөөс хойш бид талантын талаарх сургаал зөвөрлөл болон хонь ямаануудын талаарх сургаал зөвөрлөлийг судлах болно. Энэ нь миний хамгийн дуртай сургаал зөвөрлөлүүдийн нэг гэж би боддог. Хонь болон ямаануудын талаарх Есүсийн ярьсан гүн гүнзгий номлолын эхийг энд өгүүлсэн байдаг. Матай 25-ын 1-ээс 4-р ишлэл Тэнгэрийн хаанчил нь сүйт залууг ухтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Тэдний 5 мөнхөг 5 ухаалаг байлаа гэдэг. Бидний өмнө үргэлж сонголт байдаг. Тийм биш гэж юу? Эрх чөлөөтэй байхын хамгийн гоё нь Бурхан биднээр ямар нэгэн зүйлийг хийхийг тулган шахдаггүй юм. Тэр биднээр зөв зүйлийг хийлгэхийг тулгадаггүй. Мэдээж буруу зүйлээс хол ойлгохын тулд тэр биднийг удирдан залахыг хичээдэг. Хамгийн гол нь тэр нь өөрсдийн минь сонголт байдаг. Тийм ч учраас хэрэв бид өөрсөдөө чин үннээр хандвал өөрсдийнхөө асуудалд бусад хүмүүсийг үргэлжлүүлэн буруутгаад байж болохгүй нэг шалтгаан нь энд оршдог юм. Учир нь жишээ татвал аав минь намайг олон жилийн турш бэлгийн хүчирхийлэлд оруулсан. Ээж минь ааваас айдаг тул энэ тал дээр миний төлөө юу ч хийгээгүй. Би тэр чигээрээ сүрчгсэн байв. Гэвч итгэгч болох үедээ сонголт хийх хэрэгтэй болсон бөгөөд миний өмнө сонголтууд байгааг би олж харсан юм. Маш олон жилийн турш би өөрийнхөө азсаг шиг зан аршингаа туулж өнгөрүүлсэн хүчирхийллүүгээ чигдэг байсан бөгөөд нэг удаа Бурхан зүрх сэтгэлд минь хандаж чиний ийхүү аашилтгийн шалтгаан энэ мөн хийдэж. Энийг энэ чигээрээ байлгаад байхын шалтгаан битгий болгоо гэж хэлжүүлээ. Энд байгаа хүмүүсийн хэн нэгэнд энэ үг хэрэгтэй биш гэж юу? Гол нь бид бүгдээрээ шархалсан. Бүгд л ёс бус байдалд өртөгдсөн шудраг бус хандлагыг туулан гарсан байдаг. Бид тэдгээр зүйлүүдийг сэгсэрч хаяж урагш тэмүүлэх хэрэгтэй. Хэрэв та хэн нэгэн хүнийг уучлах хэрэгтэй бол дахиад нэг өдөр ч гэсэн битгий хоошлуул. Өнөө үеийн сүм цуглаануудад тулгарч байгаа гол шалтгаануудын нэг бол уухтай итгэгч нар байдаг гэж би боддог. Ийм байдлаар бид урагшлахгүй шүү дээ. Есүс хэрэв та бусдыг уучлж чадахгүй бол би чамайг уучлж чадахгүй гэж хэлсэн байдаг. Яа, энэ ч гүн асуудал шүү. Эдгээр охид бол орчин үеийн сүд бүсгүүчүүд мэт байсан. Хормын яслал дээр үед одооныхоос арай өөр байдаг байв. Хормын яслалыг 7 хоногийн турш тэмдэглэх болон хүн бүрийг уурах нь түгээмэл явдал байв. Тэр үед сүд бүсгүй аав ээж нь хүргэн болон хүргэний талд тодорхой хэмжээний мөнгө төлдөг байсан нь магадгүй хүргэний тал одоо охины асран халамжилж эхлэх болсонтой холбоотой байх. Би сайн мэдэхгүй байна. Шал утгагүй юм а. Миний бодлоор эмэгтэй тал биш хүргэний тал л мөнгө төлмөр юм. Гэвч сүд бүсгүй бэлэн ба бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Сүд бүсгүүчүүд бэлэн бэлтгэгдсэн байх ёстой байв. Гэхдээ гол зүйл нь тэд хэр удаан хүлээх ёстойгоо ерөөсөө мэддэггүй байсанд оршдог. Орчин үед хорим 10 цагт болно гэвэл та сүд бүсгүйг 10 цагт л ирнэ гэж хүлээнэ үсттэй. Гэтэл тэр үед бол сүд бүсгүүчүүд өглөөний 10 цагт ирчгээд хүлээж байх зуур. Ихэнх тохиолдолд хүргэн болон хүргэний талынхан охины талынхантай харилцан тохиролцоо хийсээр байдаг байсан байна. Тиймээс сүд бүсгүүчүүд зүгээр л хүлээгээд л байж байдаг. Хүргээ ирэх болно гэдэгт итгэдэгч хизээрнэ гэдгийг огт мэддэггүй байв. Гэхдээ тэдэнд өгсөн заавар бол бэлэн байх явдал. Амен.
Бид бол хөргөн хүү өөрийн сүт бүсгүй рүүгээ эрхийн хүлээж байгаа сүт бүсгүйчүүд юм. Бид мунхаг бус ухаалаг байх хэрэгтэй. Сургаалт үгс 1:20-21-ийг би та нарт уншиж өгмөр байна. Учир нь энэ бол үнэхээр сайн ишлэлүүд гэж би боддог. Сургаалт үгс 1:20. Годмонд ч мэргэн ухаан хашгирч, талбайд ч өндөр дуугаар дуурч, олон хүлийн газар ч ойрлж, хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүү. Энэ бол үнэхээр сонирхолтой гэж би боддог. Учир нь энд юу гэж өгүүлээд байгааг та нар мэдэж байна уу? Таны амьдралын өнцөг салаа бүрт мэргэн ухаан намайг сонсоо хэмээн үргэлж хашгирч байдаг юм. Мэргэн ухаан гэдэг нь амьдрал дах ариуцгагдсан ерөнхий зарчим гэдэгт би итгэдэг. Та юу гэдгийг мэдэх үү? Бид ямар нэгэн содон хачин гайхамшигыг хайхийнхаа оронд альва зүйлийг зүгээр л зөв өнцгөөс нь харж сурах буюу мэргэн ухааныг хэрэглэх юм бол мэргэн ухаан гэдэг нь хийх ёстойгоо одоо хийвэл хожим нь та ад жаргалтай байх болно гэдэг зарчим гэдэгт би итгэдэг. Та энийг хүсэхгүй гэж үү? Мэргэн ухаан гэдэг нь хийх ёстойгоо одоо хийвэл хожим нь та ад жаргалтай байх болно. Жишээ нь орой болоход миний крантаар дүүрэн бохир аяг тавгнууд байлаа гэж бодъё. Би угаа цэвэрлэх хэрэгтэй гэж эхлээд бодсон хэдэж заа заяар шиг маргааш л угаая гэж бодвол маргааш өглөө намайг крант дүүрэн бохир аяг тавгал угтах нь миний хүсэж байгаа хамгийн сүүлийн зүйл байна үсттэй. Өмнөх хоройн би өөрийн махан биеийн хүслээ биелүүлсэн ч тэр нь ухаалаг зүйл биш вэ? Бохир аяг тавгаа угаахгүй үед өөрийн авралаа алдахгүй ч гэсэн бид хэрхэн ад жаргалтай байх талаар ярьж байгаа үлээ. Зарим хүмүүс муу сүнснүүдийг хөөх гэж оролддог мөртлөө өөрсдийнхөө крант дүүрэн бохир аяг тавгаа давж дийлэх эрх мэдэлгүй гэж би заримдаа хэлэх дуртай. Миний бодлоор бид энийг өөрсдийн гэр орноос эхлэх хэрэгтэй. Амен. Бэлэн бай, бэлтгэгдсэн бай. 5 мунхаг охины хувьд юу нь буруу байсан талаар бид хэрхэн мэдэж авах вэ? 3 дугаар ишлэл. Мунхагууд нь дэнлүүгээ авахдаа тосыг авсангүй. Дэлгэрэнгүй Библиэд тэд илүүдэл тосоо авсангүй гэдэг. Би энэнд дуртай. Өөрөөр хэлбэл мунхаг хүмүүс хийх ёстой зүйлээ хийсэн болоод л өнгөрдөг гэсэн үг юм. Тэд ерөөсөө илүү зүйлийг хийдэггүй. Хэрв та ухаалаг бол хэдийгээр яг одоо таны амьдралын бүх зүйл сайн сайхан явагдаж байгаа хэдий ч та арай жаахан эртхэн босч Бурхантай зарим нэг цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Яагад гэвэл танд тэрхүү илүү тос хэрэгтэй юм. Амен. Зарим хүмүүсийн хувьд өглөө босмогц тэдэнд үнэндээ ямар ч илүүдэл цаг байдаггүйг та нар мэдэх үү? Магадгүй тэдний хувьд цөөхөн минут байж болох хэдий ч ямар ч илүүдэл цаг байхгүй. Тэд хүүхдүүдтэй. Би тэднийг өглөөгөр чөлөөлж болно. Тэд ажилдаа явах хэрэгтэй. Гэвч миний нөхөр олон жилийн турш яадаг байсныг та нар мэдэх үү? Намайг үйлчлэлээ эхэлснээс хойш тэр нэг хэсэг инженерийн салбарт ажилласан бөгөөд хэзээ нэгэн цагт тэр ажлаасаа гарч үйлчлэлд мань туслахаа мэддэг байсан хэдий ч яг тухайн мөчөд бид арай л тийх боломжгүй байсан юм. Дэв өдөр бүр өдрийн хоолоо идснийхээ дараа цайныхаа цагаар гэрийнхээ ойр зур алхангаа залбирч өнгөрөөдөг байв. Тэр цаг мөч бол бурхан тэрэнд хэзээ нэг цагт ажлаасаа гарч үйлчлэл туслах ёстойг харуулсан хугацаа байсан юм. Энэ нь 7 жилийн хугацаа байсныг та нар мэдэх үү? Тэр нь 7 жилийн хугацаа мэт санагддаг байсан тул тэрээр ажлынхаа газрын ганц 2 хүнд 7 жилийн дараа би энд ажиллахаа болно. Би бүтэн цагийн үйлчлэл хийнэ гэж хэлсэн байна. Хэрв та бурхантай цагийг өнгөрөөвөл бурхан тантай ярих болно. Мөн таны харах ёстой зүйлийг чинь тэр харуулах болно. Би та нарт гэж хэлэхэд цайныхаа цагаар бурхантай хамт цагийг өнгөрөөж байх нь үдийн хоолны өрөөнд суух зураа бусдаа ажлын газрын нөхцөл байдалчин хичнээн муу талаар хов ярьж байснаас хамаагүй дээр үлээ. Та гэрийнхээ ойр орчимд алхангаа залбирч бурхан талархлыг өгч байх нь хамаагүй дээр. Тэртээ тэргүй би бүтэн сайн цуглаанд явдаг шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ та арай жаахан илүү алхмыг хийж болно. Та нар намайг сонсож байна уу? Та арай жаахан илүү хийж болно.
Өчигдөр орой би энд байсан өргөл өргсөн. Тиймээс өнөө өглөө өргөлийн цаг болоход би дахиад өгөх хэрэггүй гэж бодсон. Учир нь би өчигдөр өргөлөө өргөчихсөн. Бусд хүмүүс ч гэсэн өргөл өргөсөн. Би өчигдөр орой өгсөн. Өнөө өглөө би энд дахиад ирчгээд байна. Би өөрийн бэлэг авьяасаа өгөх талаар ярьж байна. Тийм ээ, та заавал өгөх ёстой юм биш. Өчигдөр өгсөн чи сайн байна. Би өчигдөр орой өгсөн тул өнөө өглөө дахиад өгөх шаардлагагүй. Гэхдээ та ямар нэг өөр зүйлийг бас хийж болно. Монголчууд нь дэнлүүгээ авахдаа тосыг авсангүй. Юу гэж? Тэдний хувьд хоошлогдох явдалд ямар ч бэлтгэлгүй байв. Энд байгаа хин нэгэн хүн ямар нэгэн зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Та нараас хичнээн чи ямар нэг газар руу явахдаа байнга хоцорчих гээд байдгүй. Зоригтой байцгаая тийхүү. Та яагаад гэдгийг мэдхүү. Яагаад гэвэл хоцорч магадгүй гэдэгт зориулсан ямар ч төлөвлөгөө танд байдгүй. Та гэрээс гарахаасаа өмнө хийхийг хүссэн бүхэл зүйлүүд чинь таны өмнө байдаг. Цөөн тооны хүмүүс төгс байдал дуртай бөгөөд тэдний хувьд бүх зүйл төгс байхгүй бол гэрээсээ гарч чаддаггүй. Гэхдээ би та нарт нэгэн зүйлийг хэлмээр байгаа бөгөөд би бүдүүлэг байх гэсэн биш шүү. Зүгээр л тань туслахыг хичээж байна. Яг үнэндээ хин нэгэн хүн бид бүгдээрээ л зарим нэг үед хоцордог нь үнэн. Гэхдээ хэрэв та үргэлж хоцордог бол хүмүүс танд найдаж чадахгүй бөгөөд хоцорох нь бүдүүлэг бусдыг хайрладаггүй гэсэн үг юм. Заримдаа энэ нь бяцхан үнэгнүүд усан үзмийн модыг боснуулдаг гэх явдал байдаг. Тэдгээр бүхэл жижиг сажиг буултууд нь хуримтлагцаар байгаад бидний хувьд том асуудал болж хувирдаг. Өнөө орой та бүхэн гэртээ харихдаа бид ямар хүмүүс байж чадах вэ гэдэг талаар зүгээр л нэг сонссон хүмүүс битгий байгаарэ гэж би гуймаар байна. Та нарын зарим ч энэ Joyce-ыг сонсох гэж ирснийг би мэдэж байна. Гэхдээ энэ амралтын өдрүүд бол надад зориулагдсан өдрүүд юм. Гэхдээ би та нарт ямар нэгэн зүйлийг үлдээмээр байна. Та нарын амьдралд ямар нэгэн зүйлийг шингээж оруулмаар байна. Тиймээс та нарыг шийдвэр гаргаасай гэж би хүсэж байна. Бид сүм дээр байхдаа ямар нэгэн зүйлийн талаар шийдвэр гаргах нь үнэхээр сайн зүйл гэж би боддог. Та нар гэртээ хараад ямарваа зүйлийг арай жаахан илүүгээр хийж эхлээрэй гэж би урамшуулмаар байна. Юу ч байж болно. Зүгээр л арай жаахан илүү хүч хөдөлмөр гарган хий. Өнгөрсөн 7 хоногт миний эхэлсэн нэгэн зүйл байгаа бөгөөд би нэг зүйлийг оролдож эхлэх хэрэгтэй бөгөөд дадал зуршил болгоныг хичээж байгаа. Энэ нь би ямар нэгэн зүйлийг хэрэгэлсэн бол явхаасаа өмнө байранд нь буцааж тавьж сурч байгаа. Хэрэг би галтойгоо хаваар эргэлдэх үед аяг тавгнууд угаагдах хэрэгтэй бол угаадаг болсон. Саяны нэг өглөө 5 дахь өдөр юм байна. Би дасгал хиймээргүй байсан. 7 хоногт 3 удаа дасгалжуулагч манад ирдэгч би ямар ч дасгал хиймээргүйсэн. Энэ амралтын өдрүүдэд энд номлосон тул маргааш амарна гэдгээ би мэдэж байсан. Тиймээс би дараалсан 2 өдрийг бас дасгал хийхгүйгээр өнгөрөөмөргүйсэн. Би утсаа аваад дасгалжуулагч руугаа уцтаж өнөөдөр дасгал хийж чадахгүй нэ гэж хэлэхэд бэлэн байсан. Тэгээд би үгүй би дасгал хийнэ гэж бодсон. Энэ бүх зүйл бол өөрийн чинь шийдвэр гэдгийг та нар харж байгаа үсттэй. Юу гэж? Хэрв та заримдаа өөрийгөө жаахан хүчлээд үзвэл тэр чинь танд хор хөнөөлтөй зүйл биш үлээ. Та зөв зүйлийг хийхэд өөрийгөө жаахан хүчлээд өгөх хэрэгтэй. Хэдэн сарын өмнө нэгэн сэтгэл зүйч манай хөтөлбөрт оролцсон бөгөөд тэрээр орчин үеийн хүмүүс тав тухгүй байдалд хэтэрхий эмзэг болсон. Яг үнэндээ тэгтлээ айхтар бус жижиг сажигхан зүйлсээс болж тэд амархан гутралд ордог болсон гэж тэр эмэгтэй хэлсэн. Бид амьдралдаа баг зэргийн хатуу хүтүг туулах хэрэгтэй. Амен. Та нараас хичнээн чи хувцсны өрөөгөө цэвэрлэх хэрэгтэй. Бидний худалдаа аваад байдаг төрөл бүрийн зүйлүүд бидэнд төвөг авчирдаггүй гэж юу? Бүсгүүчүүдээс асуухад танд байгаа эмэгнүүдээс хичнээн та огт зүүдгүй. Тэр эмэг үнэхээр гоёч яг зохицох хувцас худалдаа авч амжаагүй байгаа. Би ойлгож байна. Хизээж өмсөж байгаагүй гутлнууд надад ч бас байдаг. Энэ нь нэг тиймэрхүү байдаг. Нэг гутал өмсгөр Дэв надаас чи наадхаа хизээ худалдаж авсан юм бэ? Жилийн өмнө. Тиймээс би шүүгээгээ цэвэрлж зарим нэг хувцснуудаа бусдад өгөх хэрэгтэй. Хэрв хувцсны шүүгээгээ нэг л өдөрт янзалд дуусгана гэдэг нь танд хэцүү санагдаж байвал та зүгээр л өдөрт 15 минут зарцуулсаар байгаад би энийг янзалж дуусгана гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Хэрв хэрэгтэй бол цаг товлоод түүндээ өдөрт 15 минутыг зарцуулаад байх юм бол тун удалгүй дуусгах болно.
Та нараас хичнээн залхуурал идэвхгүй байдал чинь таныг багаар идээд байдгийг мэддэггүй. Та аливаа зүйлийг баг хийх тусмаа өдөр ирэх тусам улмал бүр баг хиймээр санагдаад байдаг болчихдгийг мэдхүү. Бид тийм байж болохгүй. Тиймээс өнөөдрийн энэхүү номлол нь унтаж байгаа итгэгч нараа сэрцгээ гэдэг номлол юм. Амен. Хэрв та амьдралынхаа аль ч салбарт унтаахаа болоод байгаа юм бол та сүмд тогтмол явдаг байснаа одоо туршлагатай сандал дээрээ суугаад бүтэн сайнны номлолыг гэртээ үздэг болсон бол сүмд явах боломжгүй хүмүүс зориулж тэрхүү боломж нь нээгцэнд би баяртай байгаа хэдий ч тэр зүйл нь бидний хувьд хүчин чармаалт гаргахгүй байхын шалтгаан байх ёсгүй юм. Учир нь тэр байдал нь магадгүй танд сайхан санагдаж байж болох ч гэсэн та хэрэгтэй байгаа хүмүүстэй тусалж байгаа юу? Тэр л бидний асуудал юм. Бид ивэлийг хүртэх түгээх ёстой. Ийм хандлагатай бай. Би өнөөдөр цуглаандаа цуглаан руугаа явах зураа пастрийнхаа төлөө залбирах болно. Тэгээд би эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж гэрлүүгээ харахаас өмнө ивэл хэрэгтэй байгаа хэн нэгэн хүнийг олж ивэлээ өгөх болно. Та нарт нэгэн зүйлийг хэлэхэд хэрвээ өөрсдийнхөө талаар бага, бусдын талаар ихийг боддог бол бид илүү их ад жаргалтай байх болно. Тийм биш гэж үү? Тэдгээр мунхаг октын хувьд бол тэр ямар ч илүү зүйлийг хийхийг хүсээгүй юм. Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй хамт авчээ. Тэр нь тэдэнд баг зэрэг тавтахгүй байсан гэж би төсөөлж байна. Яагад гэвэл тэр нэг гартаа дэнлүү нөгөө гартаа савтай тосоо барьж байсан гэсэн үг. Мэргэн ухаан хүн бүрт нээлттэй боловч хэрэг бид мунхаг бай гэж бодвол бүгд л мунхаг занг гаргаж чаддаг. Өнөөдрийн номлолоос авч үлдээсэй гэсэн нэг зүйл бол 4 үгтэй үг юм. Одооноос хийж эхэл. Хийх хэрэгтэй гэж мэдэж байгаа зүйлээ яг одооноос эхэлж хийж эхэлвэл хожим нь та ад жаргалтай байх болно. Та яг одоо өөрийн махан биеийг ад жаргалтай байлгахын тулд аливааг хоошлуулж хожим нь ад жаргалгүй байх эсвэл сүнс таныг удирдахыг түүнд зөвшөөрч түүний хэлж байгаа зүйлийг одооноос хийж хожим нь ирэх бүхэл эрх чөлөөнийхөө тухай бодож байж болно. Энд 50 эсвэл 60 настай хүмүүсээс хичнээн чин та 20 настай байх үеэсээ эхэлж цалин бүрээсээ бага зэргийн мөнгийг хадгаламжинд цааш нь хурааж эхэлдэг байжээ гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Бид аливааг одооноос хийж эхэлвэл ямар үр дүн үзүүлэхийг харж байна уу? Гэхдээ өнөөдөр бидэнд юу сайхан санагдаж байгааг л бид хийхийг хүсэж байна. Өнөөдөр бидэнд юу намар байгааг л хиймээр байна. Маргаашийг март. Юу гэж маргааш заавал ирдэг. Хэзээ нэгэн цагт бид хийсэн зүйлийнхээ үр дүнг хүртэх болно. Ухаалаг хүмүүс өөрсдийн хичээнгүй, тууштай, төвчээртэй байдлууд болон гаргаж байгаа золиосынхоо шагналыг хожим нь заавал хүртдэг. Ирээдүйдээ анхаардаг хүн байна уу? Ирээдүйд чи ирэх болно. Тэр цаг мөч ирэх болно. Би танил гэж хэлэхэд хэрэг та ухаантай бол та 20-30 наснаасаа дасгал хийж эхлэх хэрэгтэй. Та миний насанд хүрчгээд хийх гэж оролдоод үзээрэй. Амен. Би 62 наснд хүрэх хүртлээр хизээч дасгал хийж үзэж байгаагүй. За яандаа л гэж бодож байсан. Намайг ч бараг хөнөөх гээд л байдаг. Би жорлон дотор унж тэндээс гарах гэж залбирж байсан цаг бий. Таны бие чинь тэгтлээ хүндүр байж үзсэн үү? Амар хүндүр. Нэг удаа би завинд сууж байхдаа хөлөө өргөөд хөлийнхөө ар талыг маажих үед би нэг бондгор зүйлийг мэдэрч үлээ. Тэгээд би заавал нэгэн бондоосон зүйл байх чинь энэ юу юм болоо гэж бодсон. Тэгээд нөгөө хөлөнд маань бас адилхан бондгор зүйл байхыг анзаарсан. Тэр нь миний булчин байсныг энд би ухаарч үлээ. Та нарын зарим чинь нэлээд дасгал хийж ил байж тиймэрхүү булчинтай болно. Амен. Та нар бүгд намайг инээдтэй амтан гэж бодож байна. Тэгвэл би энд буцаж ирэх болно. Нөхөр маань маш олон жилийн турш дасгал хийсээр ирсэн гэдгийг бодоод үзтээ. Би энийг төвчж чаддаггүй юм. 60 жилийн турш. Бидний гэрлэх үед л өмсдөг байсан хувцснууд нь одоо хүртэл хэвээр байдагт гайхаад байх явдалгүй.
Энэ сарын эцэст нөхөр маань 79 хүрнэ. Гэтэл тэр 60 настай юм шиг л харагддаг. Гайхалтай. Тэр үнэхээр сайхан хിവэрэ харагддаг. Олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг тэр одоо хүртэж байгаа юм. Намайг сонсхийг би танаас хүсэж байна. Амьдралд чин хожим эрг шагналынхаа төлөө өнөөдөр төлөөс төлөхөд бэлэн байгаа хинэгэн хүн энд байна уу? Тэгвэл та гэртээ харихтаа нэгэн шинэ хүүхдээ боллоо. Одоо бол зөв зүйлийг хийх цаг мөч юм. Дараа нь хий гэж битгий хоошлол. Яг одоо хий.